Монголчуудын хүн төрөлхтний соёлын түүхэнд оруулсан үн цэнтэй хувь нэмрийн нэг бол Монгол үндэсний хувцас юм. Монгол хувцсны онцлог нь дэг жаяг, намб төрх, ур хийц, үндсэн шийдэл зэрэг нь нүүдэлчин ахуй амьдрал соёлтой, гайхалтай зохицдогт оршдог юм. Туулж ирсэн цаг үе, түүх, ахуй амьдрал нь Монгол хувцсны агуулга хэлбэрийг байнга баяжуулж төвлөржүүлсээр иржээ. Монгол хувцас хунар, гоёл зүүсгэл, эдлэл хэрэглэн санаан зоргоор гаргасан уран сэтгэмж бус. Манай олон ястны зан заншил, эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуйн хөдөлмөр, ахуй орчин, байгаль цагуурын онцлог, анги давхаргын цагийн тусгал, он удаан жилийн туршид шалгаран боловсронгуй болж хөгжиж ирсэн угсаатны зөв гайхамшигт өв юм. За үндэсний хувцс гэдэг бол одоо айлч одоо үндэстний хувцс өөрснөөхөө нийгмийн хөгжлийг одоо харуулж байдаг юм түүхэн юм байх юм. Тэгэхээр зэрэг одоо хүн анх одоо хувцс өмсдөг болсон цагаас эхлээл одоо хувцс өмсч эхэлж тэгээд тэр үед одоо эхэлж хийж явах үедээ одоо хувцсыг одоо биеийн айлны хэсгийг хаахын тулд хүмүүс бол одоо модны навчаар юм уу одоо модны холцоор янз бүрийн юмар ургамлын гаралтай зүйлээр одоо биеийн айлны хэсгийг хааж бол одоо хувцс өмсөж эхэлж исэн юм судалгаа түүх байт юм л да. Тэгэхээр зөв тэрнээс хойш хүмүүс одоо мөслөгийн үеэс хойш одоо яаж исэн хэр зэрэг бас одоо аалж идсэн юм уу тийм ээ агнсан ангийнхаа одоо арьсыг бас нэг нөмөрчгдөг тэрнийг одоо хөлөндөө бас ус арьсаар нь боогоод эднэр явдаг. Энээс хойш ингээд уламжлагдаад одоо хувцс үүссэн байх юм. Тэгэхээр зэрэг хувцсыг тэр дундаа манай одоо монголчууд хувцас бол одоо дөрвөн улиралтай учраас дөрвөн улиралтай тохируулж тааруулж цагуурынхаа нөхцөл таарсан хувцсыг одоо өөрснөөхөө эрхэлж байгаа мал аж ахуйн одоо бүтээгдэхүүн болох арьс үсээр нь одоо хийж өмсч ирсэн түүхтэй юм байна л да. Монгол үндэсний хувцс бол айгүй их дээрийн түүхтэй. 2000 жилийн өмнөөс бид одоо Монгол хувцсыг анх одоо өссөн цагаас нь одоо өнөө үед үл ярьж байна. Бид нар тэгээд яг Монгол үндэсний хувцсыг 3-4 шатанд хувааж байна одоо. Одоо бид нар бол энэ залуучууд энэ одооны улсууд бол нөгөө хүнүү хувцсыг одоо эргэж хүнүү өнгөртэй, хүнүү хамцыйтай одоо ийм хувцсыг одоо өмсөж эхэлж байна. Монголчуудын өвөг одоо хүнүү нар бол бид угаасаа малчин гаралтай одоо ч мал аж ахуй Монгол улсын үндэсний одоо эдийн засгийн гол сойр баазч мал аж ахуй. Тэгэхээр энэ Монголыг малчингүйгээр төсөөлөх арга бол байхгүй шүү дээ. Тийм учраас тэр хүнүү хувцс гэдэг маань даагуураа их уужим форматтай бэлгүүсээрээ залгаатай. Ингээд одоо юм өөрлөж монгол хэлээр хэлдэг юм өөрлөж ингэртэй. Тэгээ бас нөгөө морин дээр одоо аяндаа хийж явахад энэ хамцын хамар нэгээрээ байрын өг одоо ингээд сураар очсон одоо ингээд юмтай орооцолдохгүй тийм ээ навсгансан тийм юм байхгүй гэдэг утгаар нь хүнүү нарын өмсөжсэн хувцсыг одоо ноён уулын болсноос манай судлаачид олсон гэж ярьдаг. Тэгээд одоо тэрийг боломжлуулж Монголын ард түмэн охинд яриад тэрийг хийж байна. Тэгтээ 13 дугаар зуун тэрнээс хойш одоо манайх чинь торгоны замыг нээсэн гэж ярьдаг. Тэр торго одоо зөөж гэж жин тээж авах энэ үедээ ч юм уу одоо тэр торгоны замыг нээснээрээ манайд одоо дээлийн материалууд одоо бас орж ирсэн байх ангийн үснээс гадна одоо өшөө гоёмсог материалаар дээл хийж өмсдөг одоо болсон байх түүхтэй юм байна. За тэгээд тэрэн дээр одоо эсвүүр болоод оёх технологи нь одоо байдлаар бол тийм ээ оёх арга чадварт нь бас жоохон одоо өөрчлөлт шинжилэлт гарч ирсэн байдаг. Тухайлх юм бол манайхан чинь одоо дандаа бүх юмыг гараараа хийж ойдог. Өх дээлийнхаа оёо шоколадыг одоо гараар айл гоёлын болоод бүх л ойдоо хийдэг байсан бол одоо бас нийгэм хөгжснөөрөө манайх ч одоо оёлын машинаар ойж гисэн байдаг л да. 1252 онд Хувлаа хаан Монгол хувцсыг хуульчилсан байдیں۔ Тэгээ мөн 20 жилийн дараа Мөнх хаан бас хувьчилсан байна.
Ингээд ирэхээр одоо хуульчлахгүй юу? Хуульчлаад ирсэн байгаа. Ингээд ирэхээр Монгол үндэсний бүтэн хүн бол Монгол үндэснийхээ имийг өмснө гэдэг. Тэртээ 13 дугаар зуунд хуульчилсан байхад өнөөдөр 21-р зуунд одоо дэлхийд ийм одоо бараг 7 миллиард чихүү хүнтэй Азид хэдэн хүн байгаа вэ? 2 том хөршийн дунд байгаа. Тэгээ 3 дахь ч одоо энэ Солонгос гэл одоо 9 бусан ховцтой болсон шүү дээ. Тэгэхэд мөн хаан бол одоо ховц зүсмийн ховц гэж нэрлээд хаад ноёд харц ядгууртан одоо ард олон ийм юм өмсүүл зохилтой. Одоо 80 хүний отго жинстэй малгай бүхэл имийг одоо чулууны юм байна. Одоо за бүчин юм байна гэдэг ингээ хуульчилсан байна. Тэрнтэй адилхан өнөөдөр бас би миний бодож байгаа бол энэ зөвхөн Монгол ховцныг одоо дэгж аяар нь өмсөж зөвхөн баяр болохоор нэг өмсөө тайлаа шидчихдэг биш. Өдөр тутмынхаа хэрэгцээнд монголчууд өмсөрсөн энэ уламжлалыг сэргээхгүй бол одоо годамжинд хаанхын ямар иргэн явж байгааг нь ерөөсөө мэддэхгүй шүү дээ. Монголын бүх эмэгтэйчүүд л бараг нэг тийм барин өмд доошон байр нэг тийм хачин өмд тэгэл нэг хэлхэгэр цамц өмсөж чинь. Гэтэл ингээ Монгол туурхтны 100 их хэмээр Монгол улсын ардын жүжигчин хөдөлмөрийн батгал усан шаргууйгтэй сурвалж чирч яхийг би сонссон. Одооний хүүхнүүд муухай хавцалдаг болж намайг залуу байхад дээл дан дээл палаж өмсөж явж байгаа хүмүүс чигтэйхэн сайхан харагддаг байсан. Энэ уламжлалаас салсных шүү гэж нэлээд харамсангүй мэг ярьж яхад нь би бодож байсан байхгүй. Би өөрөө хүмүүд хамт өмсдөггүй чаддаггүй дугаасаа одоо Монгол хүний морин хувцс гэж ярьдэн шүү дээ. Аз жаргалгүй болохын одоо тэмдэгч гэж баруун ангийнхан бол ярьдаг. Зогсоогоороо хоол идэхгүй, эмэгтэй хүнийг босоод самцтай аваар одоо төсөөлдөггүй. Энэ бол Монголын уламжилт ёс зан шинжил байсан байна. Тэгэхээр зэрэг тэрнээс өмнө хүмүүс дээлээ хэмжиж одоо өөртөө тааруулж хийх одоо тэрнийг их гоё болгож одоо тэр өнгөний болоод хослогоо тэр ямар юунд нь одоо ямар шуухан хэлбэр загвартай байж бидний одоо эрхэлж байгаа одоо аж ахуйд тохирсон хүний хөдөлгөөнийг боогоогүй тэр дундаа бас дээрээс нь өөрийнх нь эрүүл мэнд талаас ч гэсэн байх тохиромжтой хувцсыг бол хийж одоо ирсэн үеийн уламжлалт тэр сайхан одоо хүмүүсийн уламжлалыг бид нар өнөөдөр одоо хоошин залгуулаад явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр Монгол дээлийг одоо өнөөдрийн одоо хийж байгаа дээлгэл бид нар бол одоо гаргацсан энийг бий зохиоцсон гэх юм бол одоо биш байх нь тийм ээ. Ард түмний дундаас өөрснөө одоо амьдралынхаа хэрэгцээ шаардлагыг дагуулад одоо хийсээр яваад ийм сайхан дээл хувцсыг бол бид нартаа үлдээсэн юм байна. Тэр хийж явах нөхцөлтэй хэмжээгээ бол одоо өөрснөөхөө төөгөөр авдаг. Тийм ч учраас манай ардын үгэнд байдаг нөгөө одоо алд биентэй өөрийнх нь төв хэмжээ болдгоо гэдэг одоо тэгэхээр гарынхаа төөгөөр л хэмжээд хийсэн дээл яг өөртөө л таардаг байх жишээтэй. За захаа хэмжээ гэхэд гарынхаа тойргоор ингээд хүзүүгээ ингээд байхад л тэр нь захныхаа хэмжээг явдаг. Тийм болохоор зэрэг ерөнхийдөө одоо бас дээлний бүх одоо уртын хэмжээ, гарын хэмжээ эднэрийг бол ерөнхийдөө тэр хүн өөрийнх нь төөгөр хэмжээд тогтоосон нэг хэмжээ бас байдаг юм байна л да. Тэр нь юу гэхээр эрэгтэй хүнд бол нэг 7 төө хөрсөн байдаг юм уу. Эмэгтэй хүнд бол одоо нэг 5 төө хагас гэдэг юм уу. Ингээд нэг хэмжээ тогтооцсон. Тэргээрээ энэ нөгөө хүний гарын хэмжээ болж тогтсон одоо төөгөр хэмждэг юм уу, сөөмөр хэмждэг юм уу, ямхаар хэмждэг юм уу, хуруугийнхаа хэмжээгээр хэмждэг юм уу. Ингэж ирсэн уламжлалт ийм одоо ойдлоо хэрэглэж ирсэн аргачлалууд байна. Тэрэн дээрээс одоо манайхан чинь дээлээ бол одоо бүтэн хаваастай хийдэг байсан шүү дээ. Дээл одоо сайлханд одоо хөвсөлцөхгүй, биенээс хөндөрөхгүй, тэгээ энэ тэнд нь тунсан унсан одоо тийм юм байлгахгүйгээр одоо сайхан хаваас хийж өгдөг. Тэр хаваасыг одоо даалт хаваас хийж өгдөг байсан байна. 13 дугаар зуунаас хойш 10 одоо Манжин хааныг уягдл хувцс дэгж аягтай, хуйлтай бүх юмтай явж гаад манай одоо Монголын одоо хад ноёд эвдэлцэж Манжин ирэх сард орсон 200 жилийн дотор бол бас Манж хувцс ноёрох чихэлсэн. Тэгээд Манж хувцсыг одоо хуульчилж бас л Манжин хаан тусгаар тогтнол Монгол улсын төрийг барьж ирсэн болохоор бас л үндэсний хэмиг мөрдүүлж ирсэн байна 200 жилийн дотор. Тэгээд 1911 онд үндэсний эрхчлөөний хувьсгалд ялаад богдхан тэргүүтээ Монгол улсын одоо хаад ноёдууд бас хувцсанд өөрчлөлт оруулсан. Энэ бол яг Монголын ноёдын хувцсаа гэсэн юм өөрчлөлт оруулаад нэг 10 жил мөрдөж ажиллаж байт 1921 онд ардын хувьсгалын одоо Сүхбаатар тэргүүтээ ардын журам цэргүүд одоо жинжингууд одоо ингээ бас хувцсанд өөрчлөлт оруулаад одоо өрн зүгийн одоо тийм ээ усакан гутал одоо шилэп малгайтай одоо их л
одоо манай наваа юмдангой даштрж нацаг дөрж манай залуу намдаггүй энэ олон сайхан хүмүүс өнөө нөхцөл их том хувцсыг хаад ноёдын хувцсыг халаад одоо орчин үеийн одоо хэв маягт оруулаад энэ сайхан шилэп малгайтай Монгол дээлтэй бий болгосон. Тэрнээс өнөөдрийг хүрт дөрвөлж ингэртэй дээл маань явж ирж байна. Хэдийгээр Манжаа хааны үед өмссөн манж хувцс гэж нэрлэгдэж байгаа боловч дөрвөлж ингэртэй дээлийг монголчууд одоо 100 гаруй жилийн турш одоо өмсөж 150 жил өмсөж байна. Одоо энд бол Монгол маш сайхан эмгэгцэстэй сайхан харагддаг. Тэгээ 1900 одоо 90 онд Монгол улс үндэсний одоо бас хувьсгал одоо хийж ардчил эрхчлөөгөө олж аваад хүн бүхэн дуртай юм өмсөж хүн бүхэн дуртай одоо юм хийдэг юм эрхчлөөтэй болсон үед бол глобалчил гэдэг юм дээрээс нь орж ирж байна. Тэгэд одоо үндэсний үзэл сэргэж баяр наадам цагаан сар хонхны баяр уламжилт найр одоо 20 морь бол Монгол үндэсний хавцыг их сайхан өмсөж байгаа. Энэ нь бол маш сайшаалтай боловч өдөр тутам одоо өмсөж байна. Би бол цаашдаа улсын хурлын гишүүд одоо манай хүмүүсийг би хувцсны тухай хууль гаргаасаа гэж хүртэл бодож байгаа юм. Өнөөдөр Монгол улсын засгийн газраас одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар одоо нэлээд олон төсөл хэрэгжүүл, зээл хууль олгож ингэж байгаа цаг үед бол Монгол хүн юм үйлдвэрлэхэд тэр Монгол хүний үйлдвэрлэсэн Монгол хүн хэрэгэлдэг байхгүй бол хятад хүн мэдээж Монгол дээл өмсөг үүж авахгүй шүү дээ. Тэгэхээр тийм учраас дээл биш юм аа гэхэд хүрм хаантаа зодоо тэгэл бүхэл төрлийн юмыг одоо монголчууд үйлдвэрлэж байна. Маш сайхан үйлдвэрлэж байна. Би гадаад дотоодын үзэсгэлэнд очихоор Монгол хувцас ямар гоё юм. Бидэнд ямар сайхан юм өвлүүлж өгсөн бэ? Нэстэн эзэн Чингис хааны үеэс өнөөдрийг хүртэл бид нар одоо бахарх юмтай байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ өнөөсөө хөдөөний малчдыг болоод би зурагтаар хараад ингээ харж яхад күүрт өмссөн готн дотроо явж идэг болж синтванын күүрт өмс. Энэ бол маш зохимжгүй харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ би бол өнөө малчин айлын хүүхэд болохоор хөрхөн тийм тоодгор Монгол дээл өмсч өссөн. Яг тэргээрээ байх хэрэгтэй байхгүй юу. Өнөөдрийн соёлтой гэж яриад байгаа энэ барууны орнууд, энэ Америкийн том 7 их 8 орны хүмүүс манайхын юуг нь үзгэж ирэх ингэр гадаадаас үндэснийхэн соёл уламжил, нүүдлийн мал аж ахуйн соёлын хэрхэн авч явж байгаа юм. Байгалаа хэрхэн онгоноор нь авч явж байгаа нэг л үзгэж ирнэ. Монгол дээл хувцс нь монголчуудын ахуй амьдрал, цаг уурын өвөрмөц онцлогтой тохирсон заах, ингэр, өргөн зөрүүлэхтэй, морь унахад түүртэхгүй өргөн хормойтой байдаг. Өдөр тутмын амьдрал, морь уургалахад уужим эсгүүр бүхий суугтай, жииргэвч, бээлиний зориулалт бүхий нудрахтай, бүслүүрээр өргөн бүс ороож бүслэх тул ууц нуруу, бөөр болон хоолон өвчин тусдаггүй. Аяны замд нөмрөх хүнжил болдог зэрэг онцлогтой. Монгол дээлийг эсхэх, цавглах, имжих, залгах, хавах зэрэг үндсэн загвараар ойдог байна. Түүнчлэн товч хэлбийг гараар эмхэрдэн ойдог онцлогтой. Сая манайд бүгд нарамдах хятад ард улсаас 2-3 жуулч ирж маш яралтайгаар хэдэн одоо Монгол үндэсний хувцс хийлгээд аваад явлаа л та. Орлогонд орж байгаа юм чинь бид нарт хийж өгөхгүй гэх хэрэг байх ш. Тэгсэн чинь танай буудлууд одоо танай Монгол улсын одоо таваатай буудлахад Монгол үндэсний хоолыг бидэнд хийж өгөхгүй байна. Би танай үндэсний хувцсыг өмсөд гудам салбаагаар явмаар байна. Та маш яралтай үйлдвэрлэж өг гэд би тэгээд хэдэн хувцс үйлдвэрлэж өгсөлдөө. Тэгээд яг та нар одоо маш их баяртай байна. Гэхдээ Монгол үндэсний хувцс бол хятад хүн өмсөд явах нь хэр зохимжтой вэ би мэдэхгүй гэсэн. Танай ард түмэн бидний өмсөлдөрсөн хувцсыг өмсөж яхад бид бол адилхан л өмсөх ёстой гэсэн хариулт хэлээд би юм хэлээгүй л дээ. Тэгээд өнгөрсөн 12 дугаар сард одоо би энтхийг улсад ажлын шугамаар явсан. Тэгээд энтхийг улсын одоо ерөнхий сайд нь 1985 онд ерөнхийлөгч нь одоо энтхийг хүний үйлдвэрлэсэн юмыг энтхийг хүн л эдэлж хэрэглэнэ. Тэгээд дараачийн 3 дахь этгээдүүд хэрэглэх юм байгаа гэж хэлсэн байгаа. Тэр ямар сайхан тэгээд одоо гадаадын хувцсуудыг одоо зарим нь одоо устгаж өнгөө хийж одоо та нар энэ сари гэдэг одоо энтхигийн одоо энэ хувцсыг л одоо эмэгтэйчүүд нь өмснө, эрэгтэйчүүд нь яг зэрэг цагдаагийнхаа хувцсыг өмснө, эрэгтэйчүүд нь бас нэг тийм хагас гинжав гэдэг нэмрэлдэг тийм хувцс байдаг. Тэрийг бол манай телевиз үзэгч надад хэлүүлээгөө мэдчихэж байгаа юм чинь. Тэгэхээр бид өнөөдөр үндэслэх үзэл байж үндэстэн байх учраас бид хувцсан дээр анхааралтай баймаар байна. Хоолн дээр ч гэсэн анхааралтай баймаар байна. Тэгээ Монгол үндэсний хувцсыг бол анх эсгүүрээс эхэлдэг.
Ойдолчин хүн бол эсгүрчэнтэй мөрөгдөг. Ойлгогдож байна уу? Тэсгэхтэй л одоо тэр дээлний эсгүр маш сайхан болох юм бол тэр хүний биеийн тохиромжтой сайхан болох юм бол тэр дээл сайхан болдог. Тэгээ эхлийг дээлийг сайхан эсгээ дараачаар нь сайхан цавгийг наагаад тэгэл одоо 3 дугаарт нэмжээл тэгэл ажиллагаа яал дотрлоо тэгэл хамгийн сүүлд одоо захаан залгаад ирэхээр тэр хүн дээл одоо бэлэн болно баг. Тэгэхээр амь орлоо гэж ярьдаг байсан юм. Би өөр хангаа аймгийн хар хорны ахуулчгаас ажил амьдралаа ихсэн хүн. Манай одоо Ахмад насныгоо дээл хийгээд за энэ дээл чи амь орчлоо гэж ярьдаг. Тэгэхээр монгол хүн хизээч одоо дээлийнхаа цахыг урагш нь харуулж тавьж байгаагүй. Хойд зүгт одоо сайн сайхан бүх байдаг алтан гац 7 бурхан минь гэсэн утгаараа аавд хомрынхаа авдар дээл эквиж хийж хомрынхаа ховц сунраа бол маш их хүндэтгэн дээдэлдэг байсан юм байна. Одоо бидний чинь яагаад энэ 90 оноос хойш ховц сунрыг бүр дээдлэхэ болчихгүй гэхээр өнө гадаад орны хуучин хувцсыг авчираад комиссийн одоо хувцсуудыг авчираад хойш нурагч нь харуулж хаяад гიშгчгэн гисгчээд ингээ хүний хэрэггүй болсон юмараа одоо яагаад энэ хувцсаа хүндэтгэ болчлоо. Тэр хувцас гэдэг бол тэр хүний гадна талын соёл, тэр хүний имижийг бүрэн тодорхойлдог шүү дээ. Одоо улсын хуралд байгаа манай сайхан гишүүд байна л да. Одоо Баянсэлэн гишүүн бол байнга дээл өмсөж байна. Бурмаа гишүүн бас өмссөн харагддаг. Энэ Монгол улсын одоо төр засгийн удирдлагад байгаа хүмүүс бол хувцсыг Монгол хувцсаа илүү өмсч, илүү сурталчилж одоо Араби Эмират бидэн дээр ирэхдээ тэр сайхан үндэснийхээ хувцсыг тайлахгүй л ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ үндэстэн гэдэг энэ 3 сая Монгол үндэстэн гэдэг 3 сая гарахын хүн бол энэ үндэснийхээ үйлдвэр имийг өмсөж, үндэснийхээ одоо аав ээжийнхээ хийсэн юм, аав ээжийнхээ одоо үйсэн хоол ундыг гэхгүй бүх имийг дэлгүүрээс бид нар аваад хахаар хинч биш болж шүү дээ. Манж бол үндэстэн гэдэг яагаад туссан гэхээр түүхэндээ хүнд зүгээр юм бэлдэж өгöd хахаар хүнд аяар юм хийж байгаа байл бусдад юм гэсэн. Тэг өнөөдөр бол одоо хүн бүхэн гэдэг ажилтай байлгыг гэвэл хүн бүхнээс үндэснийхээ имийг дэмжих бүр одоо цэцэрлэгт одоо порно хувцсыг тэр Чингис Баантын хөрөнгөөр үйлдвэрлэх хэрэг алга байна. Намайг уучлаарай. Зүгээр л нэг хүүхэд болох нь л одоо порно хувцс өмсөх шаардлага тавихад л захын захиалга хувцсны газар очиход л одоо порно яадаг байна. Одоо би бол тэрийг бардам хэлж чадна. Үндэстэн ястангууд өөр ингэсэн онцлогтой дээлийг одоо өмсч байсан манайх бол бас одоо бүр одоо 13 14 дугаар зууны үед бол чинь 32 онгийн Монгол байсан гэдэг одоо түүхэнд бас бичигдсэн байдаг судалгаан дээр ч гэсэн тэрнээс хойш ингээд өнөөдрийг хүртэл ингээд явах одоо өнөөдөр зөвхөн манай байгууллагын манай Монгол костюмсын одоо энд хийж тавьсан энэ хувцаар хэд бид нар 16 ясны хувцсыг яг судалгаан дээр одоо ингэж хийж тавьсан байдаг л да. Тэгэхээр энэ одоо үндэснүүдийн дотор одоо хувцсыг ингээд харахад бол өөр ингэсэн онцлогтой имжээртэй өөр ингэсэн оёдол шоколадтай өөр ингэсэн одоо өнгө зүс бас нэг дагнсан өнгө байна. Тухайлх юм бол халахууд одоо ямар өнгө өмсдөхийн ойрд одоо хүмүүс Баруун аймгийн одоо ойрдууд бол ямар шуухан хувцас өмсөж байна. Одоо зүүн тал руугаа бас ямар имжээр хамжаартай зах нь ямар байдгийг ингээд өмсөж исэн ийм судалгаанууд одоо манай үеийн сайхан судлаачид эрдэмтдийн хийж үлдээсэн юм одоо сайхан судалгаанууд байна. Тэгэхээр бид нар ямар ч байсан гэсэн дээлээ бол гараараа л хийж ирсэн. Өөрснөө гараараа эсгэж гараар одоо ойж хийж ирсэн. Өнөөдөр бол бид нар одоо техник технологи хөгжсөн энэ сайхан зуунд бол бид нар бүх юмыг одоо бэлэн сайхан машинаар ойж хийдэг боллоо. Тэр хэмжээгээрээ дээлийн одоо бас ойдл сайхан цэвэрхэн болох одоо наалт нь одоо сайхан болох одоо хуучин бид нар чинь жонхууга зураад одоо цавгалж цардж исэн юм бол өнөөдөр одоо бэлэн сайхан наалтууд гарцсан байх жишээтэй ингэж одоо хөгжиж иржтэй ойдл. Тэгэхээр зэрэг уламжлалт арга дээрээ би зонхлоод ярих гэхээр юу вэ гэхээр одоо бүх оюу хаваасыг тэр тухайн нөхцөлд бол утас нийтгээд өөрийнх нь одоо цууцаар ойдөг байсан бас юм уламжлалт арга байгаа. Хаваас нь одоо хийж өгдөг. За дээрэс нь одоо дээлэндээ маш гоё олон өнгийн одоо солонго тавих юм уу тийм ээ одоо уужиндаа олон өнгийн солонго тавих тэр өнгөний хослогыг бол маш гоё гаргаж өгдөг байсан манай одоо ард түмний тэр гооц мэдлэг маш өндөр байсан. За тэгээд тэрэн дээрээ одоо хаана бас өөрийнхөө тэр байгалийн нөхцөл тааруулаад хаана давхц юм хийж өгөх ёстой юм тэрнийг яаж гоё хэлбэрээр байлгаж одоо хүн харахад гоё сайхан харагдуулах уу гэдэг талаас нь хэдийгээр гараар ойсон ч гэсэн тэр одоо урд үеийн ойсон ойдлууд бол үнэхээр гайхамшигтай ойдолтой.
Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дивжих төрийн дээл, тулах төрийн гутал гэсэн энэ дөрвөн хан төрийн ханжаар энэ одоо хамтаас буюу хамжаар гэж ярьдаг. Энэ 5 хувцас байж Монгол хүний эрв одоо имиж бүрддэг. Төрд ажиллаж байгаа хүмүүс бол одоо хүн араас одоо хүн тантай уулзах гал одоо нэг хүн гэл ороход төрийн хүн гадна хувцас нь л одоо төвшин сайхан байх юм бол тэр одоо хүний сэтгэл ингээд зөөлрөө явчихдаг шүү дээ. Монгол хүн хизээч одоо тэгэж сайхан бүсэл давчилчаад л бүсээ нар зүг ороож бүсэлчээд хүнтэй зодолдоод л халамцууд аккуат л ингэж байгаагүй. Миний мэдхээс л байгаагүй. Одоо бол юухан хийхэн цогсоогоор идэж уугаад л гүгээд л бачимдаад л одоо стресс ороод байх тийм одоо болцсон байж тийм нийгмээр. Энээс гарах чинь тэр сайхан одоо хүмүүс ингээл зам дээр ингээл явж ятал өвөр талаас морь ч юм уу тан хошуу мал ингээл зам хөндлөн гарахтал Монгол хүн бэлэг шийдэг. За би энэ удаагийн аян замд одоо хаашаа ч явж исэн. Ол замыг бэлэг дүүрэн сайхан юм байх юм байна гэж боддог. Дандаа бүсээ бүсэлцэн. Тэгвэр бүсгүй одоо сайхан янз бүрийн хөрөм хамтааснуудыг энэ Монгол дээлэн дээр өмсч болно шүү. Одоо Монгол залуучууд өдөр тутам өмсч болно шүү дээ. Тэгэл одоо нэг пүүз өмсөөл нэг джинсний дахыг гээл тэгэл нэг юм эгэлдэргэлээл ороо өдөш одоо ингээд яваад байх нь бол Монгол хүний заншил биш. Одоо ингэр зах бол одоо ерөнхийдөө Монгол хувцсны одоо хамгийн их сайхан юм нь сайхан хийцэн ханаас орох хэр ингэр зах тавч хэлбэнээс нь хардаг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг ингэр захыг бол манайхан маш гоё гаргаж өгдөг. Захаа одоо төв халахууд бол дөрвөлжин захтай дээлэг л өмсөж өнөөдрийг хүртэл яваала. 13 14 дугаар 100 тэрнээс хойш одоо нэг 17 дугаар 100-ны хүртэл манайхан тэр ташуу буюу одоо мөрлж ингэртэй захтай дээлэг өмсдөг байсан байгаа шүү дээ. Тэр зэрэг энэ тэр 17 дугаар 100-аас хойш өнөөдрийн 21 дугаар 100-ны хүртэл бид нар бүгдээрээ одоо дөрвөлжин захтай дээлэг өмсөж гэж явж байна. Тэгэхээр зэрэг бид нарт дээлэн дээр нэмэгдэж одоо дээл тэрэл хүн хувцас өмсдөг бас ноос хойш өшөө дээр нь 13 дугаар 100-аас хойш гэдэг ингээд одоо бид нар мэддэг 13 дугаар 100-нд одоо судалгаа үлдснээс хойш энэ хугацаанд дээлэнд нэмэгдсэн юм бол нудраг байх жишээтэй. Тэгэхээр нудрагыг одоо манайх чинь бэйли одоо нэг өмсдгөө байсан учраас бэйлийн оронд ашиглаж хэрэгжилж байсан байна. За өшөө тэрнийг хүндэтгэл ёсолд одоо ахмад настай хүнээ бие нэг хүндлэгтээ одоо эргүүлээ сайхан тэнгэр өнгөтэй сайхан идээр одоо тэрнийга хийгээд бүрээд одоо имжээ тэргээрээ одоо хүнийг хүндэтгэж сэтгэл санаагаа илэрхийлэх орон нутгийн байдлыг илэрхийлж ингэж юмсан. Ер нь манай үндэсний хувцсанд тухайлах юм бол орон нутгийн онцлог ер нь их шингэсэн байдаг. Одоо тухайлах юм бол малгайнтай гэхэд одоо өөрснийхөө орон сууцны ерөнхий төрхийг харуулж одоо хийсэн байх жишээтэй. За тэгээд өөрөө тэгтээ тэр малгай болгон ястан үндэснээрээ л одоо өөр шүү дээ. Тэр хэлбэр нь тэр болгоно өөрснийх нь одоо амьдарч байгаа орон нутаг хаана одоо тийм гоцгойд юмтай юм тэрнийг одоо малгайн дээр хийгээд харуулсан ч байх жишээтэй. Гэх мэтлэнгээр одоо үндэсний хувцсны сайхан онцлог зөндөө байна. Дээл эсгэхдээ давууныхаа өргөн нарийн хээтэй хээгүй урт богноос шалтгаалan хит хитэн арга хэрэглэж ирсэн уламжлалтай. Үүнд ташаалдаж эсгэх, ухаж эсгэх, голлож буюу гүйлгэж эсгэх, зөрүүлж эсгэх, хүү ингэртэй эсгэх. Монгол дээл оёх уламжлалт арга ажиллагаа нь наалт, цавг нахаас эхэлдэг. Дээлийг оёхдоо хөшөх, хавах, хөвөрдөж оёх зэрэг оёдлуудыг өргөн хэрэгэлдэг. Цавг наах гэдэг нь наалт цавгийг хувцсны бүрдэл хэсэгт тодорхой хэлбэр олгох, түүнийг хадгалах, суналтаас хамгаалах зорилгоор хэрэгэлдэг байна. Монгол дээлний зах, ингэр, ташаа, ханцууны үзүүрийн хэсэгт цардалт хийдэг байна. Имжээр нь Монгол дээлийн ур хийцийн шалгуур болохоос гадна өнг хийцийн нарийн сайхан зохицол болж өгдөг байна. Би ер нь ингээд бодохдоо Монгол дээлийн үндсэн аргачлал уламжлал бол өнөө хүртэл хадгалагдаж яваа гэж одоо бодож байна. Ер нь бол хадгалагдаж яваа. Яг гэвэл дээлийн үндсэн зарчим бол алдагдаагүй. А зүгээр тэрэн дээр яг уу одоо
бас орчин үеэ цагаа дагаад бүр нийтийн одоо жишгийг дагаад бага зэргийн өөрчлөлтүүд бол орж оёх технологид бол ойдог ойдлынхын зарчим бол хэвээрээ тэрэн дээрээс одоо яг хуу айл болох сайхан айл болох одоо олон хурдан одоо тийм бүтээгдэхүүн гаргахын тулд бол хүмүүс бас ойдлоо одоо оёх технологинд бол бас өөрснөө одоо санаачлаг гараад янз бүрийн одоо өөрчлөлтүүд бол орж ил дээ. Гэхдээ яг хуучин ойжсэн зарчим бол хэвээрээ л байгаа. Монгол дээлэнд өнөөдрийг хүртэл алдаагүй явж байгаа гэж хэлж болно. Монгол дээл захтай л байсан бол захтай, хамцаатай л байсан бол хамцаатай одоо тэгээд бөгөөд ингэр зах нь байсан яг л тэр уламжлалаараа явж байна. Тэгэхдээ одоо суурин газартаа төвлөрч суусан газартаа бол мэдээж хэрэг одоо их өргөн хамцаа юм уу их том урт нудрагтай хамцаа эсвэл их өргөн хормой одоо өмсөх шаардлага бол одоо байхгүй. Яг гэвэл бид нар морь унаад явахгүй тийм ээ. Одоо уурга бариад явдгүй юм болохоор зэрэг дээлний тэр эсгүүрт бол одоо баг зэрэг өөрчлөлт орсон. Тэгтээ зарчмаа алдаагүйгээр орсон. Зүгээр одоо бусад үндэстэн ясангуудын юм уу өшөө одоо өөр улсын хувцсны санаа оноог аваад өөрийнхөө Монгол одоо хувцсны бас бүх зарчим элементүүдээс нь оруулаад бол бас хийж байгаа бол байгаа л да. Хүүхэд залуучуудад бол тэгж хийж байгаа бол зөндөө л байна. Гэхдээ Монголд л үндсэн зарчмаа алдаагүй. Тэг эсгүүрч гэсэн ер нь яг л тэргээрээ. Яг тэгвэл дээр тухайн нөхцөлдөө манай монголчууд чинь нүүдэл чинь соёл иргэншилтэй. Тэгээд тэгж ерөөсө төвлөрч дэлгүүр хошоонд бөөнөр нь худалдах тийм шаардлага бас байгаагүй байна л да. Тийм үедээ болохоор өөрснөөхөө хэрэгцээг хангаад өөртөө тэр амьдарч байгаа өөрийнхөө тэр гэр бүлийнхээ бүхэл гишүүдэд л одоо тааруулаад дийлээ хийчихдэг байсан юм онцлогтой байх шиг. Одоо өнөөдөр бол бид нар бас нэг газарт бөөгнөрч төвлөрч одоо нийслэлдээч байдаг юм уу одоо сум ингээд бүх засаг захиргааныхаа юм төвлөрсөн нэгжүүдийн хажууд амьдарч байгаа хүмүүс бол бас ямар ч байлаа гэсэн олноороо нэг одоо загварын нэг дээлэг бас олноор нь үйлдүүлж бусдтай хүргэх юм юмуд бол байна. Бид өнөөдөр их айхтар интернетийн хэдэн 110 одоо юм мэдээлэл дарагдаж байна. Энэ дундаасаа бид нар алтыг олж үзэж бас их орондоо хэрэглэхийг хэрэгжилж үндэснийхээ хувьцыг үйлдвэрлэх тал дээр хүн бүхэн анхааралтай байна. Үйлдвэрлэж болж байна. Одоо хэрэглэгч гэдэг юм одоо нэг талдаа хэцүү байна шүү дээ. Тэгэл яг өвөр монголууд бол харин нөгөө ёстой жинхэнэ хятадын иргэшилд олон жил болсон болохоор хийх тал дээр бидэнд муу байна. Та нар бүрэн бүрэлдэхүүнээр очиж хийж өгөөч гэд бидэнд удаа дараа л өөрлөг гаргаж өгөхгүй. Бид Монголдоо л хийн. Дээлний хэмжээрийг 1, 2, 3 эмжих, хажлагтай өргөн, хавчиж, шахаж эмжих гэх мэт олон аргаар бэлтгэх ба эмжээрийн өргөн янз бүр байдаг байна. Гэхдээ Монгол дээл хувцас хийх уламжлалт арга нь ястан үндэстэн бүрийн ахуй амьдрал, уламжлалаас шалтгаалan нутагт өөр арга барилаар хийгддэг. Мөн цаг хугацаа өнгөрөх хэрээр уламжлалт оёх арга барил нь өөрчлөгдөж, илүү орчин үеийн технологиор хийгдэх болсон байна. Хэдий тийм боловч Монгол үндэсний хувцсыг урлах уламжлалт хэв маяг нь өнөө хүртэл хэвээр байгаа билээ.